Тагийн одоо мал малчтын маань өмнө за танаа яамны өмнө одоо жилд нэг том сорилго одоо тулгардаг тэр нь бол өвлжилт гэж нэг юм өндөрлөлтэй зүйл дараагаас нь хаваржил цалгаа ороод ирдэг хамгийн эзэгтэй юм зүйл байдаг. Тэгэхээр эмчлийн одоо өвлжилтийн ерөнхийдөө прогноз ямар хөө харагдаж байна хаваржилтайгаа хамт. За яг өвлжилтийн хувьд бол энэ жил нэг 13 аймгийн 111 сум бол өвлжилт ер нь тун хүндэрч болцсон шүү. Бага. Ер нь бол та бүхэн мэдж байгаа сая 11 сарын сүүлээр бол одоо цас их орсон, хүүтэрсэн 11 сар бол нэг хүүтэн байсан шүү дээ. Цаг агаарын одоо мэдээ прогноз ч гэсэн ер нь байдал цаг агаарын байдал бол нэлээд хүндэрч магадгүй гэсэн ийм төлөв байдал байгаа. Тэр нь манай малчтын манай хуучлын яриа хуучаар бол энэ бас энэ өвөл хавар бол энэ жоо хүндэрч магадгүй гэсэн одоо ийм таамаглал байгаа. Бичэн жилийн сэтгэл зүйн суудсан байгаа. Тий. За тэгээд ер нь бол бас өнгөрсөн жилүүд манай ер нь өнтөө сайхан байдаг газруудаа бас жоохон зуудтай. Юу гантай. За. Гантай. Бэлчээрийн урмлын тоо гүйсэж ургаагүй ер нь гантай байсан шүү дээ. Тэгэхээр одоо өвөл цасан дороо бид эд шоол муутай таарууд. Тэгээд цас их ороод хүүтрүүл нөгөө зод гэдэг юм чи ган зод хоёр чинь ер нь уйлдаж болдог гэдэг шүү дээ тийм үү. Тэгээ эдгээр бүх зүйлүүд нэгэнт одоо бас нөхцөл байдлууд мэдрэгдээд харагдаад байгаа учраас бол бид энэ өвлжилтийн асуудал, өвлжил аварчлалын асуудлыг онцгой анхаарал хандуулаад өсөдөж хүн сайдын албан даалгавар аймагуд төрүүлсэн. За манай аймагуд бол бас тодорхой сайн ажилласан, за улсын хэмжээнд сайн ажилласан. Гадлан дэжлийнхээ нөөцийг бол улсын хэмжээнд бол 100% үндсэндээ авсан. За аймагуд хангалттай сайн авсан. За манай малчтын төвшөнд бол харин бэлтгэлээ маш сайн гэсэн. Энэ жилийн малчт сайн гэсэн. За сумын төвшөнд бол яхаа өв садлан дэжээлийн байдлын 53 орчим хувьтай байна. Энэ бол зарим газрууд зудтай байсан шалтгаалсан. А нөгөө тал нь бол тухайн одоо сум орнд байсан хөрөнгө мөнгөний үлдэгдлүүд дууссан талбарт. Хөрөнгө мөнгнөөс үүдэлтэй ингэсэн. Тэгээ Монгол Улсын засгийн газар ээлж тус суралцаа анзаарлаж энэ өвлжил хаврчлалын бэлтгэлийг шалгаж энэ асуудлыг авч хилцээд энэ одоо өвлжил хаврчлалын шаардлагатай хадлан дэжээлээ бэлтгэж чадаагүй байгаа. Өвлжилт хүндэрч магадгүй цас их орсон хүүтэн байгаа сумдуудад шаардлагатай өвс дэжээлээ бэлтгэхтэн зориулж тэр хүн гарууд өргөийг бас гаргаж ингэж одоо олгохоор шийдвэрлсэн байгаа. Энэ бол бас цаг үе олсон юм сайхан шийдвэр болсон. За хөдөө аж ахуйн яамны дэргэд одоо байнгын штаб ажиллаж байгаа. Аймагуудтайгаа холбогдоод, малчтайгаа холбогдоод цас хурдсны хэмжээ за одоо салхи шуурга цаг агаарын байдалтай холбоотой малчтын бэлтгэлтэй холбоотой, малчтын өөрсдийнх нийгмийн асуудал, эрүүл мэнд, гэр орныхын асуудалтай холбоотой бүхэл мэдээллийг аваад бид хамтарч ажиллаж байна. Тэгвэл хөдөө аж ахуйн яамны сайдын хувьд бол би бас малчтад туслах сайн дурын одоо юм уриалга гаргаж явж байгаа. Энийг одоо манай байгууллага иргэд их сайхан дэмжиж хүлээж авч байна. Тэгэхээр бид бол альва зүйлийг нэргсэн хойно ашиглах гэдэг байдлаар биш. Урьдчилаад бэлтэж. Тэртээ тэргүй энэ жил өвлжил хүндрэх нь ер нь тодорхой шиг болжлоо. Тийм болохоор бид бэлтгэлээ хангачи. Өвсдөж ил бэлтчихье. Хоол хүнсээ бэлтчихье. Ингээд бэлэн байжээ. Тийм ээ. Тэгээ байдал хүндрэх юм бол маш хурдтай зохион байгуулад өргөж өгөөд ингээд туслан дэмжлэгээ үзүүлчихье. Ер нь болж өгөөд одоо туслан дэмжлэгүүд мань хангалттай сайхан тусалж явах юм бол эхнээсээ тусламжаа хүргэж өгчүй гэдэг байдлаар хандж байгаа. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайд бас үүрэг чиглэл болгож тэгээ манай яамнаас улсын онцгой комисс бид хамтарч 26 аймагтаа бас том аврын трактор өгөхөөр ажиллаж байна. Тэгээ энэ трактор бол нөгөө уул хатгтай, цас даваагүй байхтай, зам харгуй боогддог газруудад энэ одоо тракторыг ашиглаж зам харгуй онгойлгох, машин тэр хүн ардын хөдөлгөөнийг одоо чөлөөтэй нэвтрүүлэх, эмнэлэг яралтай тусламж үзүүлэх шаардлагатай юм туслам дэмжлэг үзүүлэх зорилготой аймагуудаа юм 26 том аврын тракторыг одоо улсаа нийлүүлэхээр ингэж ярьж төлөвлөж ажиллаж байна. Тэгэх мэтлэн бол өвлжилт хавржилтын бэлтгэл ажил харьцангуй гайгүй явж байгаа. За энэ жил бол манайх ургац хураалтыг сайн авсан. Энэ хүрээнд бол бас бид ургац хураалтынхаа дүнгээр бол манайх бол хотуудынхаа нийт хэрэгцээг бүрэн хангацсан сайхан явж байгаа. Тэгээ хаягдлуудаа гээд манай малын дижэл зориулагдсан будаа байдаг. Энэ будаануудаа бид бас өдрийнхаа компани байгууллагуудтайгаа ярилцаад энэ өвлжил цасцууд хүндэрсэн газрууд бас хургуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороо явж байна. Энэ ийм маягтай л явж байна. Тэгээд яг хөө ер нь харьцангуй манай малчид бол бас цагийнхаа аясыг анхаарч мэдэж өөрсдөө л бэлтгэлээ базаадаг улсуудын хувьд бол бэлтгэлээ сайн базаалсан.
бид харин оюултай холбоо юмнуудын сайн хийж өгöd туслах шаардлагатай аргагүй энэ байгалийн хүчин зүйл гэдэг бол хүнд. Үнэхээр цас их ороод одоо шинэ ховдын болгонд метр 50-т орсон шүү дээ. Цас их ороод байдал хүндрээд маш их хүдрээд малны идэхимгүй болчих юм бол одоо хідэн сайн малчин маань яаж ирвэд гэж явах вэ? Уулын бохорт. Уулын бохорт. Утас ширмэс ажиллахгүй. Машин тэрийг явж чадахгүй болчих. Энэ үед явах вэ? Ёстой төр засаг. Тэгээ улс оронтой хүмүүний чинь төр засаг нэмдэд харин ёстой явуулыг агаар гэсэн гож. Очиж тусалж яхах ёстой л гэж. Энэ бодлоор бид бэлтгэл ажиллаад хангаж